Зүгээр нэг бэлэг өгөхөөс илүүтэйгээр өвлийн өвөөгөөр дамжуулаад өгөх үед хүүхэд бүтэн жилийн турш өөрийнхөө хүмүүжил сурлах хичээл энэ зүйлд амар дайчилж өөрийгөө дараагийн жилийн өвлийн өвгөө ирэхэд би онц сурсан байх болно. Би ийм сурсан байна гэдэг тийм урмыг авдаг л та. Тийм мэдрэмжийг авч өссөн учраас одоо дүүнрээгээ бас яг гоё мэдрэмжийг аваасаа гэдэг үднээс сэтгэлээ гаргаж явж идэг. Тэгээд явж байгаа болгондоо өвөөд маань бас эргээд хүнд юм бэлгэлэхээр маш гоё мэдрэмж авдаг шүү дээ. Өвөө маань босгоор өгчөөл бэлгээд өгчөөл босго даваалгаараа явж хат ямар гоё мэдрэмжтэй байсан болоо. Сэтгэл нь уужраал явж идэг байсан байна гэдэг мэдрэмжийг авдаг. Одоо өвөө эмээ хоёр маань хүүхэд байхаас ахуулаад биднэрт маш үнэтэй одоо дурсамжийг үлдээсэн байдаг. Тэгээд тэр нь бол юу вэ гэхээр хүүхэд байхаас ахуулаад өвлийн өвөө болдог байсан. Манай өвөө. Тэгээд эмээ өвөөгийн хувцс, дээл хувцсыг бэлдээд тэгээд яг он солигдохын 2-3 хоногийн өмнө бүх ач зээнээр хүүхдүүдийнхаараа орж бэлгэлдэг. Тийм уламжлалт гоё зүйл байсан. Өвлийн өвөө байдаг гэдэгт итгэдэг. Тэгээд хүлээдэг байсан. Тэгээд авьяасаа үзүүлээл бэлгээ авах хэрэгтэй гэдэг тийм тогтолтой. Одоо миний төрсөн ихч бол цэлмэг. Тэгээд цэлмэгчдээр их л номер бэлддэг, бүжиг бэлдэн, дуу бэлдэн. Тэгээд нэг удаа бас нэг амар онцлох бас нэг хөвгөлтэй зүйлээс тэрний юу гэхээр өвлийн өвөнд яг ингээд бэлгээ өгөхөд өвлийн өвөө явсны дараа ой манай их хэлэхгүй ой аав ээж энэ юу юм уу өвлийн өвөн чи имээтэй юм байна гэдэг. Тэгээд өө чи яаж мэдсэ гэдгсэн чи тэр дээл оёод өгөө явуулсан байна. Надад миний бэлгэнд дээл байна гэдэг чи. Тэгээ энэ нь болохоор айгүй хөвгөлтөө одоо дурсамжтай зүйл байна л да. 5 дугаар ангид арай нэг учиртай том болж байгаа шүү дээ. Бага ангид өсөж байгаа. Тэгээ тэр үед яг хамгийн одоо сүүлийн одоо мэдчих юм бол өвлийн өвний бэлгнээс хасагддаг те. Яг тэр үед өвөө эрэхтэй нэг жоохон дүр хувиргалтан жоохон муу байсан уу яасан хамраар нь таньсан өвөөгийнхөө манай өвөө бол жоохон том хамартай тэгээд хамран дээр мингтэй тэгээд мингэн байштэй энэ өвөө эсэ байна гэдээ өнгөрч ийсэн мэдээд ихсэн үед яг өглөө өвөө ирэх үед өвөө байдгүй гинт байхгүй болчдөг. Тэгээд одоо аюусмаясагийн үзүүлж яснаа өвөө гэдэг тэгэхээр өвөө байхгүй. Тэгээд имээгээс асуудаг имээ өвөө ханаа өвөө нь өрөөнд унтж байгаа. Тэгээ өвлийн өвгөр цаат яга унтаад идэв өвөө гэд ингээд асуугаал яг өнгөрдөг бас мэдхгүй. 2017 онд манай өвөө өөд болсны дараа би нэг 2 сарын дараа яг гэртээ ирсэн. Тэр өвөл за өвөө маань ингээд энэ онд ингээд өнгөрсөн. Тэгээд энэ ажлыг өвөөгийнхөө одоо гигэн дурсгалт гэж ярьдаг тий. Өвөөгөө дурсан санах ийм сайн үлсийг нь илүү одоо цааш нь авч явах хэрэгтэй байна. За би чадах зүйлээрээ яг ийм зүйлээрээ энэ үр удамд тэ энэ үр хүүхдүүдэд энэ зүйлийг өвлж хадгалж өвөөгөө бүгд дурсан санахын тулд яг энэ зүйлийг хийя гэдээ ээжтэй зорж хийсэн. Хүүхэд насны үед хүүхэд гин цайлган тэр сэтгэлээр догтлдог юмд ингээ хичээмтгий занг одоо нэг жижигхэн сэжүүрээс олж авдаг, урамшдаг тий. Сайн хүүхэд хоолоо сайн идэх юм бол өндөр болно гэдэг шиг хүүхдийг ийм өвлийн өвгөнөөр ингэж бэлэг дамжуулж тий. Зүгээр нэг бэлэг өгөхөөс илүүтэйгээр өвлийн өвгөөгөөр дамжуулаад өгөх үед хүүхэд бүтэн жилийн турш өөрийнхөө хүмүүжил тий сурлах хичээл энэ зүйлд амар дайчилж өөрийгөө дараагийн жилийн өвлийн өвгөө ирэхэд би онц сурсан байх болно. Би ийм сурсан байна гэдэг тийм урмыг авдаг л та. Би өөрөө тэгж өссөн. Тэгээд дүүнрээ болон одоо ах дүүсийнхаа хүүхдүүдийг бас өөрийнхөө хүүхдийг те одоо яг өөрийнхөө тэр гоё мэдрэмж авсан хүүхдийг бас нэг юм урамшуулдаг тийм мэдрэмжийг авч өссөн учраас одоо дүүнрээгээ бас яг гоё мэдрэмжийг аваасаа гэдэг үднээс сэтгэлээ гаргаж явж идэг. Тэгээд явж байгаа болгондоо өвөөд маань бас эргээд хүнд юм бэлгэлэхээр маш гоё мэдрэмж авдаг шүү дээ. Өвөө маань босгоор
өгчөөл бэлгээд өгчөөл босго даваалгаар явж хат ямар гоё мэдрэмжтэй байсан болоо. Сэтгэл нь уужраал явж идэг байсан юм байна гэдэг мэдрэмжийг авдаг. Энэ бол өвөөгийн яг өөрийнх нь өмсөжсэн малгай. Тэгээд ээжтэй яг бас 20 жил болсон болохоор жохон базаргийн өнгөнд нь өөрчлөлт оруулаад засвар хийсэн болохоос яг өөрийнхөө. Тэгээ энийг яг ингээд өмсөх үед шууд тэр мэдрэмжинд орж ирдэг. Зааварчлаа нь орж ирдэг гэх юм уу. Яг өвөө шиг л санагддаг. Манай эмээ бүр хэлэхдээ энэ яг өвөөгийнх нь хоолоо гарчлаа шүү гэд бас тэгдэг үе байг. Өвөөгийнхөө хувцсыг одоо өмсөв. Ажилдаа орондоо нэг өмсөө гарцаах тэгэл машинд шууд өмсөөл яваад. Цагтаа магтаа харчаад гээ. Ер нь их од болно. Тухайд одоо өвөө эмээ хоёр явдаг байсан бол одоо цаг үед ээжтэй. Энэ хөө өвөө маань яг өөрийн гэсэн бас нэртэй цог хиймэр өвөө гэдэг. Тэгээ одоо энэ олон хүүхдүүд нэг дор явахаар бас ийм цагаан ийм ууттай явдаг. Тэгээд бэлгийг хийчдэг хог. За ингээд хийж бүрээ хувцлаад эхний айл руугаа орж явнаа. Өвлийн өвгөн авалаа. Цас мэсний орноос цан хүрэг татуусаар цалуурал цог химрүү аван өрнөн бэлэг хүүгийнхаа гэрт айлчлан ирлээ. За өрнөн бэлэг хүү сайн уу? За чи цэцэрлэгт явдаг уу? Чи хоёулаа нэг сайхан танилцъя да. За чи өөрийнхөө насыг хэлээрэй. Би 5 настай. За аль цэцэрлэгт явдیں۔ Чи? Гэлмөө багшны 25 дахь цэцэрлэгний байранд ордог. За чи дараа жил намайг ирэх хүртэл өшөө олон дуу шүлэг сураараа миний хөө. За ингээд цог хиймэр өвөө аав нь өрнөн бэлэг хүүдээ бэлгээ өгөө миний хөө наашир. За тэгээд онц сураад маш хүмүүжилтэй сайн хүү агаараа гэж аав нь хүсье. За баяртай. Ингээд өвөө аав нь одоо олон айлаар явнаа. Ингээ миний хөө сайн сууж агаараа дараа жил уулзъя. За юу. Гадуур ингээд орцсоор ингээд айлууд руугаа ороод явж яхад өөр айлын хүмүүс годомжинд таарсан хүмүүс манайхаар нэг ороод гараач ямар гоё яг Монгол цагаан өвөө байна гэж хэлдэг. Тэгээд би одоо тэр мэдрэмжийг авах үнэхээр гоё байдаг. Би хүндлүүлж байгаа хүмүүсээр яг энэ ажлыг хийснээр тэгээ явж байхдаа ямар гоё юм бэ гэд тэгээд гоё харагдчихээн ямар гоё юм бэ гэж хэлдэг учраас би бас урам авдаг. Тэгээд энэ зүйлийг би одоо өөрөө өвөө болтлоо хийн. Тэгээд өвөө болох үедээ улам яг бүр дүрдээ орж хийх бах. Тэр болтлоо хийн. Тэгээд надаас хойшоо миний хүүхдүүд болон миний ах дүүсийн дүүнэр өргөжлүүлэн хийх бах гэдэгт итгэлтэй байна. Тэгээд бүгдэнд нь ирж буйндаа амжилт бүтээлээр дүүрэн эрүүл саруул аз жаргалаар дүүрэн сайхан байж амжилтаар дүүрэн байгаасаа гэж хүсэж байна. Тэгээд шинэ оны мэнд хүргэе.